үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Монголын адуучдын холбоо, үндэсний өв соёлыг дэмжигч үндэсний давхар даатгал хувьцаат компани. Амар мэндэ амгалан сайн байна уу? Хурдан хүлгийн өлгий дэлгэрэх нутаг. Дорногов аймгийн дэлгэрэх сум бол говь талын удам нутагт орших Монгол адууны угшил хурдны удам дамжсан түүхтэй алдартай нутаг юм. Талхээрийн удам салхин ширүүн боловч тэрл хатуу ширүүн байгаль дэсвэртэй хурдан хүлгүүд өсөж боождөг билээ. Энэ нутгийг олон хүн хурдан мөрний өлгийн нутаг хэмээн нэрлэдэг нь учир нь дэлгэрэх нутгаас гаралтай дэндүү тайж галсан банд хэмээх адууны угшил нь Монголын хурдан хүлгийн удам сударт цөмсөөр болж олон хурдан морины үнц угсаа болсон гэдэг. Эдгээр угшлын адуу нь холын зам дэсвэртэй хурд сайтай хиймэр жавхаатай байдгаараа уяачдын дунд ихэд үнэлэгддэг. Ийм учраас дэлгэрэх сумаас төрийн гишгт улсын цолтой уяачид хамгийн олон төрөн гарсан хэмээн ярьдаг. Энэ бол нутгийн адуу маллах арга ухаан, уяа сойлгын уламжил, адуун тайртай хүмүүсийн хөлбөрийн үр шим билээ. Өнөөдөрч энэ уламжлаа тасалахгүй үргэлжилсээр байна. Дорногов аймгийн дэлгэрэх сумын засаг даргын тамгийн газар болон дэлгэрэх сумын адуучдын холбооноор хамтран Дорногов аймгийн сумдуудын хооронд багийн халц тэмцээн уралдааныг аймгийн төвийн морь барааны талбай дээр зохион байгуулж адуучдын ур чадвар хиймрийг сордог уламжил тогтож байна. Зөвхөн тэмцээн төдий бус адуу маллах соёл, адуучдын эрдэм ухааныг түгээн дэлгэрүүлэх чухал арга хэмжээ болдог. Наадмын өглөө тал нутгаар мордын төвөргөө нижигнэж хүүхдүүд хурдан хүлгийн нуруунд мордон алсын мараа татуулан давхих тэрл агшин бол дэлгэрэх нутгийн бахархал юм. Мордын хөс уурс авсааж говийн салхи дэлсүүлийн хийсгэх тэр дүр зураг бол нутгийн амьдралын нэгэн салшгүй хэсэг билээ. Ийхүү говийн талд орших дэлгэрэх сум бол Монгол адууны угшил, хурдан хүлгийн хиймэр, уяачдын ур ухаан шингэсэн нутаг билээ. Ажил хичээгүй чанараар авдрамсуутай, адуун цэцэргийн хурдараа улс танцуутай, бэлгэл дүүрэн дэлгэрэх нутгийн нэрэмжит адуучин тэмцээнийг нээж хүндэтгэн үгэлнүү хэмээн энэхүү тайзнаа сумын засаг дарга отхон баярын Батхүү таныг хүндэтгэн өрье. Сайн байцгаана уу. За энэ сайхан өдөр хурдны авшиг шингэсэн аймгийнхаа морь барааны газар хорон цугласан эрхэм адуучид, адууны зүтгэлтнүүд, үзэл сонирхоор хүрэлцэн ирсэн урдан морь сонирхогчид та бүхэндээ энэхүү гал морин жилийн сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Дэлгэрэх сумын маань адуучдын холбооноос санаачлан дэлгэрэх сумын засаг даргын тамгын газраас хамтран дэмжин оролцож байгаа өнөөдрийн энэхүү адуучин тэмцээнд маань аймгийн маань 8 сумын адуучин залуучууд эрийн хиймэр, эдрийн жавхаг гайхуулахаар энэхүү сайхан өдрөөс хорон цугласан байна. Тэгээд дэлгэрэх сум маань адууны соёл, хурдан хурц хүлэг морд, удам тодоо алдарт уяачтаран устан алдартай ийм сум байдаг. За адууныхаа соёлыг сурчлах, дэндүү тайж галсан банд будангууд угшлын адууг удам соёлыг улсад бүртгүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг үргэлжлүүлэх, адууны соёлоороо ядгарах, онцгойрох, адуу эдлэх соёлыг өвлүүлж үлдээх тал дээр бол цаашид бас адуучдын холбоо, морин спорт, уяачдын холбоотойгоо хамтарч хийж хэрэгжүүлэх олон ажлуудын
ажлууд бол байгаа. За энэхүү гал морин жилийн босгон дээр бас энэхүү сайхан адуучин тэмцээнийг аймгийнхаа сумдуудыг хамруулан аймгийнхаа одоо төв сайн шан сумынхаа нутаг зэгэр дээр одоо зохион байгуулж байгаад бас баяртай байна. Тэгээд За сайн байцгаана уу. Та бүгд маань сарсандаа сайхан шинж сайхан хавартаагаа золгож байгаад нь төдийг баяртай байна. Тэгээд миний биеуд одоо Орнгой аймгийнхаа хэмжээнд 14 сумдаа анх удаа одоо энэ багийн халт тэмцээн хийдэг одоо баяртай байна. Би бас яг хоо ерөн өөрөө бас адуучин хүн тэгээд бас адуучин залуучуудаа бүгдэнд нь хайртай. Энд энэ тэмцээнд очиод Орнгоос явж явах би гүйж очиод манай аймгийнх нэрчгээл дэмжиж гүйдэг хүн байгаа. Тийм учраас бас залуучуудаа бүгдийг сайхан нэг аймаг дээр бас нэг сайхан уулзуулаад адуучин тэмцээн зохион байгуулад багаар нэг сайхан өрсөлдүүлээд авъя гэж одоо ич авын үзийгээд энд өрсөн юм аа. Тэгээд нээж миний урилгыг авч ирсэн бүх холбоотынхаа төлгүүд болон бүх сумынхаа засаг дарганаар болон тэгээд сум орон нутгийнхаа хүмүүс бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд энэ тэмцээнд амжилттай оролцож хувийн зээл уурган уртаа эртээ бэртээ байж сайхан тэмцээнийг олон түмэндээ үзүүлэхийг хүсье. За баярлалаа. За намайг Атгамбаярын Батхуу гэдэг Дэлгэрэх сумын засаг дарга. За манай Дэлгэрэх сум бол халах Монголдо бол одоо адууны соёлоор бол одоо цөм болсон ийм нутаг байдаг. За 2022 онд одоо 2 түмэн адуу тоолуулж 2 түмэн адууныхаа баярыг хийж за аймгийн авраг шалгаруулах адуучин тэмцээнийг бас сум орон нутагта зохион байгуулж ирсэн. За дэндвтэж галсан банд Бодонгууд Өгшлийн одоо хурдан хурц хүлэг морд. За говийн бүсийн анхны манлаа уяач Гүншрийн дамб. За Монгол улсын алдарт уяач Цагааны дашнам. За Тогоочийн Нямбуу зэрэг одоо алдар цуутай уяачтаараа бас Монголдоо бол одоо алдартай ийм нутаг байдаг. Тэгээд бид өнөөдөр аймаг орондоо сум орныхоо адууны соёлыг сурчлах, за адуучин залуучуудынхаа бас ур чадварыг сайжруулах, нэмэгдүүлэх зорилгоор аймгийнхаа энэхүү морь ураны газар даван дээр одоо бас сумдын авраг шалгаруулах, энэхүү багаар өрсөлдөх онцлогтой адуучин тэмцээнийг бас анх удаага
сумын адуучдын холбоонтойгоо хамтраад ингээд зохион байгуулж байна. За бид сумаасаа бас давхар адуучин тэмцээний хажуугаар мөн одоо сумынхаа адууны соёлыг бас аймаг орондоо улс орондоо сурчлах зорилгоор бас тусад нь ингэж гэрийг бас тогтжуулж ингэж оролцож ирлээ. Тэгээ энэхүү гэрт бол одоо энэ морины одоо сэтгүүлч, Ахмад сэтгүүлч Лувсан эзэнгийн сандууган одоо сумынхаа 90 жилийн байгаар зургуудаар бол одоо бас гэрээ тогтжуулсан байгаа. За мөн одоо сүүлийн үед бас баяжуулсан одоо шинэ үеийн уяачтайхан бас зургуудыг бас нэмж ингэж баяжуулж авчирсан байна. За мөн сандууган одоо амьдралынхаа одоо явцад гаргаж ирсэн энэ олон сайхан морины тухай уран бүтээлүүдээр бас үзэсгэлэн гаргасан ингээ үзүүл сонирхолтой байж байна. За мөн одоо дээрэс нь Монгол улсын манлай уяач гүншрийн дамбугаан одоо эдэлж хэрглэж явсан энэ үндсэн одоо өөрийнх нь хус уур манлай уяачийнх нь одоо энэ хэмдэг. За мөн одоо алдарт хурдан халзан азраг хүрэн азрагнуудынх нь медалууд одоо ингэж хойморт ирсэн байна. За мөн одоо сумын одоо алдар цуутай бусад хурдан хурц хөлөгмөрдийнхөө медалаас бас дээжлэн авчирч бас төмөн олондоос үзүүлж харуулж сонирхолж ингэж оролцож байна. За би Дорногой аймгийн Дэлгэр сумын Шарвын төвшин гэдэг юм байна. Тайжуур уяачдын холбооны тэргүүн. За тэгээд өнөөдөр одоо адууныхаа соёл одоо адуучин тэмцээнийг одоо Дорногойн нутагт одоо 13 сумын сайхан залуусууд ирж одоо тэмцээн уралдаан зохиож байна. Энийг зохиож байгаа одоо Дэлгэрэх нутгийн засвар тамгын газрынхаа нөхдүүдэд уяачтайхаа холбооны улсууд одоо баяр хүргье. За тэгээд Дэлгэр нутгийг бол одоо хурдан моргүй бол одоо төсөөлөх ямар шарга байхгүй. Дэлгэрэх нутаг гэдэг бол одоо Дорногой төвийн Монгол улсад танигдсан хурц адуугаараа бол одоо ер нь Монгол улстай бол гайхагддаг тийм адуу. Тэгээд одоо өнөөдрийн адуучин тэмцээн болж байгаа одоо их талархаж байна. Одоо тэгээ нутгийнхаа одоо зон олонд одоо би энэ одоо Дорногойн энэ морин бариан дээр болж байгаа нөхцөлд бол одоо дэлхийн хурд хуцаа адуунууд бол одоо энэ морин бариагаар бол одоо орохгүй, айрагдахгүй тийм түүх байдгүй. Тэгэхээр би одоо энэ адуучин тэмцээнд орж байгаа залуучуудаа бас энэ дэвжээн дээр бас төрүүлэх болов гэж одоо харж тэгээ бахархаж сууж байна да. За энэхүү Дорногой аймгийн Дэлгэр сумаас зохион байгуулж байгаа Дорногой аймгийн сумдуудын дундах багийн халц тэмцээн уралдааны эхний сум болох Дэвчин дээшлэх хэрүүлтэй Дэлгэр нутгийн адуучин залуучууд гарч ирж байна. За өнөөдрийн тэмцээн уралдааныг Дорногой аймгийн Дэлгэр сумын засаг даргын намын газар, Дэлгэр сумын адуучдын холбоо, за Дэлгэр сумын аймгийн төвийн нутгийн зөвлөл, за тайжийн хурд морин спорт уяачдын холбооныхан хамтран зохион байгуулж байна. За харин тэгээ сэтгэлтэй хүмүүс байдаг. Яа харахгүй адууныхаа төлөө сэтгэл зүрхээ гаргадаг хүмүүс байдаг. За аймгийн төвийн морь барианыхаа талбай дээр гэр барьцсан, за орж гарсан хүмүүсийг хоолтой унттай сайхан хүлээж авч ирсэн. За ингээд Дорногой аймгийн Дэлгэр сумаас оролцож байгаа адуучин залуучуудаа танилцуулъя. За халдсан мөртэй гарч ирсэн адуучин бол за Монгол улсын шилдгийн шилдэг 10 дамирчны нэг Гонжиг дөржийн лавг дөрж, аймгийн бүсийн амбар гадуучин Цэрэн дөржийн гомд дөрж, сумын амбар гадуучин Мягмар бүрийн Тайванбат, Отгонбаатрийн Төвдөн, Ганбаатрийн Намбар нанзад нар гарч ирж байна. Захны гадуучин аймгийн бүсийн амбар гадуучин гомд дөрж, Дашуура шүүрээд завуургийн мөрчийн хулжаад идэг уурга алдаж байна. Дөрвөн мөрийг гаргаж өгсөн Саарлан мөр руу дохиод алдаж байгаа юм байна. За амжилтаас нь дурдах юм бол за 2026 оны Талын жавха адуучин тэмцээнд 2 дугаар байр. За аймгийн бүсийн аваргатай 2025 онд төрүүлж байлаа. За аймгийнхаа аваргаас
хүрэл медаль хүртсэн. За сумын аврагтаа 2023, 2024, 2025 онуудад за мөнгөн медаль, хүрэл медаль хүрдэж байлаа. Аймгийн бүсийн аврагт дуучин гончгдөржийн лавгдөрж халдсан мөртөө явсан. За шүүраа шүүрээд морины явдлаас уургаа шүүрч байна. За 2025 оны улсын зүүн бүсийн авраг шилрүүл хатуучин дэмжээнд 2 дугаар байр шалгарсан. За улсад чансаагаараа 10 дээр бичигдэж байгаа. За мөртөө шүргүүн дээр 9 гэн аваад 15 гэн авч байна багтаа. За явган шүргүүн дээр оноогоо авах юм бол за багийн оноо дээшлэн за ингээ багтаа 15 гэн авчирч байна. За дараагийн хатуучин сумын авраг хатуучин Мегмар бүрийн 50 бат хонгор бартаа явсан. За аймгийн бүсээс 2 хүрэл медаль аваад байгаа. Сумын аврагт тааруулсан. За 2022 онд үйлүүдээ аймгийн аврагтаа тусгай байр шалгарч ирсэн да. За уурууд шүүрэн дээр 6 оноотой болсон. За өнөөдрийн тэмцээн уралдаан багийн дүнгээр явагдаж байна. За оролцож байгаа тамирчин болгон бас хариуцлагатай. За 6 оноо авсан л байгаа да. Явган шүргүүн дээр хойшоо нэг алхаад халдсан гэдэг. Шургуулаад 9 гэн аваад 15 гэн авч байна да. За одоогийн байдлаар 39 оноотой болж байна. Дэлгэрэх сум. За Отгонбаатарын төвдөн хонгор бартаа явсан. За багийн халз тэмцээн уралдаанд жил болгон зохион байгуулагдана. Өөрөөр шүүрэн дээр манай төвдөн 9 гэн аваад за ямар ч хэлсэн өөрийнхөө эхний төрлийг сайхан гүйцэтгэж байна. Морьтой шүргүүнээр 2 алган мөр гарсан. Алдчихлаа штэ. Мөн сайхан оноо авах боломж байлаа. За явган дээр 9 гэн авах хэрэгтэй. Хариуцлагатай 6 мөр гарч ирсэн. Саарлан мөрийг уралсан боловч алдаж байна. За дэлгэрэх сумын сүүлийн хатуучин Ганбаатарын намбар нандад 3 үеийн хуурч Баатрин Ганбаатарын намбар нандад байна да. За уурууд шүүрэн дээр 3 оноотой боллоо. За одоогийн байдлаар 51 оноотой болж байна. Дэлгэрэх сум. За дөрвөн саахан гарлаа да. Хараатай их л тайван шургуулгана. Уургалсан боловч алган мөр голоор нь ороод уурга хугалчлаа. За дөрвөн гарсан. За үзүүрийн бар шургуулсан. За дахиад адуу голоор нь орлоо доо. За харин энэ удаа уурганы хувийн тасарчлаа. За ингээд Торногов аймгийн дэлгэрэх сум 51 оноотой болж байна. За дараагийн сум болох Улаанбаатар сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. Улаанбаатар сумаас 2 аймгийн авраг адуучин оролцож байгаа юм байна. За аймгийн авраг адуучин Энвшин Сайнхүү шаргалцсан мөртөө явж байгаа адуучин бол аймгийн авраг адуучин Баянмөнхийн Баяр мөнх, сумын авраг адуучин Сайнхүүгийн Эрдэн зүх, сумын авраг адуучин Машуутын Машмөнх, за сумын авраг адуучин Сумын зан тэгш жаргалын бэлгүүн жаргал наргарч иж байна. За Улаанбаатар сум чинь хүчтэй баг бололтой шүү. За ер нь хол ойрын шургуу тэмцээнд сайн явдаг сайн залуучууд байна да. За өнөөдөр тэмцээн уралдаа хариуцлагатай. За урд нь бол хувийн дүнгээр оролцож байхтай. За өөрөө алдаад буухад бол ямар нэгэн за сэтгэл зүйн асуудал байхгүй. Одоо алдчихл юм бол багийн хүмүүсүүд нь хараад ээдээ багтаа оноо авчихгүй дээ гэд. Эсвэл хариуцлагатай бас л гоё тэмцээн юм аа. За адууч донд би биш бид гэж оролцож байна. За тэгэхээр багийн ажиллагаа үнэхээр маш чухлаа. За Улаанбаатар сумын ихний адуучин Сайнхүүгийн Эрдэн зүх, сумын авраг адуучин за 2024 он сумын аврагтаа дөрүүлсэн. За шүүрээ шүүрээд уургаа шүүрээд авч байна. За далийн дүмэн адуучин дэмжээнд оролцож байлаа. За 8 аймгийн авраг адуучин Энвшин Сайнхүү. Сайн адуучин авих хүс сайнд оролцож байгаа. За насаар ирэн баг болоодаа 18, 19 настай л баг. Дөрвөн гарсан буурлаадаг шургуулсан боловч бас л дутаж байна. За багийн ахлагч аймгийн авраг адуучин Доронтой Баяр мөнх Эрдэн зүхийн хуламартай гарч ирлээ. За шүүр ургаа шүүрээд 6 оноотой болж байна. За өвөн аймгийн алдар туяач Монгол улсын авраг малчин олон түмэндээ өлөг хэмээн алдарсан Жамбал гэж одоо сайхан буурал байлаа. За бас л удам залгаж ба. За улсын зүүн бүсээс хүрэл медаль хүртсэн. За аймгийн авраг аймгийн бүс сумын аврагтаа тогтмол сайн оролцож байгаа. За харин хоол ойрын шургуу тэмцээн гэдэг ер нь л одоо 100 гаруй орчоод байгаа да. За миний тооцоолж байгаагаар бол за ер нь л одоо хаа очисон газараа ер нь алдахгүй шагналд байрны шалгараад идэг. За Гашаатын усаар нутагтай сумын алдар туяач Машуутын Машмөнх. За шүүрэн дээр уургын мөр зогд тусаад шүүрээ алдаж байна. Замрны явдлаа чангалаад уургаа шүүрээд авчээ. За 3 оноотой боллоо. Анилброн Улаанбаатар сум 24 оноотой болж байна. Буурлмэр гарсан зөвдлөөсөө шургуулсан алдаж байна. Явган дээр одоо ганц одуу гарсан сайхан жагарлаа да.
За ямар ч байсан багтаа 6 оноо авчлаад нийлбэр оноо нь 30 оноотой болж байна. Одоогийн байдлаар. За Хүнгийн улсаар нутагтай аймгийн аврагад дуучин энэвшин сайн хүү. Садшуураж үрж байгаа юм байна. Уургамар чигээрэж явлаа. Уургаж үрээд 6 оноотой болж байна. За би дүүхэн удаашруулж харж байна. Амартай ширүүн дээр нь 3 морийг гаргаж гисэн зөв талаасаа ургалж байгаа юм байна. Дутчлаа. Хашират дучи явган ширүүн дээр оноо авах ёстой дундаас нь суглах гэсэн болооч хошуулдж байна. Улаанбаатар сумын сүүлийн дуучин сумын зан сумын аврагад дуучин үүдийн усар нутагтай тэгс чиргалийн бэлгүн жиргал. За шуута авын хүү гарч ирлээ да. Оноогоо нөхөндөө 6 оноо авлаа. За тэгээ багийн ажиллагаа гэдэг чинь одоо маш чухал. Нэг хүн алдтал юм бол хойшоо авахрна. За тэгэхээр одоо хариуцлагатай залуучууд 3 мөр гарсан хэр мэрийг ургалаа 6 оноо аваад. За ямар ч хэлсэн багада 12 оноотой. Улаанбаатар сум нийлбэр оноо 48 оноотой болж байгаа юм байна. Дараагийн сум болох Айраг сумын шилдэг адуучин залуучууд гарч иж байна. За Дорногов аймгийн Айраг сумаас 2 Монгол улсын авраг адуучин золтой хүн байдаг. За 2013, 2014 онуудад улсын аврагасаа сайн оролцож улсын авраг адуучин болсон Ерөөлтийн баасан хүү. За Бормортой гарч иж байгаа адуучин бол Монгол улсын авраг адуучин Спортын мастер Төвшин жиргалийн Төвшин Эрдэнэ. Халдсан мөртэй гарч иж байгаа адуучин бол сумын аврагасаа 4-р байр шалгарч ийсэн Баярбаатар. Алга мөртэй гарч ирсэн адуучин бол Боддорж. Халуун мөртэй гарч ирсэн адуучин бол Айраг сумын адуучдын холбоон дэргүүн. За сумын аврагтаа 3-р байр шалгарч ийсэн Баасан дэржийн Бямбдорж нар гарч иржээ. За аврагуудаа оролцуулж ажил ерэн дэшээ гарч ирнэ. За энэ хүү хэмжээндээс яарч болохгүй, сандарч болохгүй сайхан оролцох ёстой. За Айраг сумын ихний адуучин Монгол улсын авраг адуучин Ерөөлтийн баасан хүү. Марныхоо зөвд бол тонгоогоо уургаж үрж байна. Ямар ч хэлсэн 3 оноо авлаа. Мартай ширүүн дээр нь 2 мөрийг гаргаж гисэн уургамраа дагуулсан алдчихж байна. Хариуцлагатай явган ширүүн дээр зөв талаас шургуулсан халдсан мөрийг шургуулсан боловч буурал мөрийг хушуулдж байна. За Монгол улсын авраг адуучин Спортын мастер Төвшин жиргалийн Төвшин Эрдэнэ. За энэ уургын бор мороор хол өрийн шургуул тэмцээнд маш сайн явж оролцож амжилт үзүүлж байгаа залуу. За улсад чансаагаараа 6 дээр бичигдэж байгаа. Ууруудын шуурын дээр 9 оноотой боллоо. Амартай шуурын ганц хэр мэрийг гаргаж өгсөн. За нөгөө лайк дээр хэр мөртэй иргэдэггүй хэр мэрийг чинь сайхан шургуулж байна. За уургын мөр чинь залгаж агч нэ. Усал сайн уургын мордоо тэр. За би түүхэн удаа шургуул тарж байна. За энэ хэр мөрийг чинь олон залуучууд уургалсан. За 2-3 хүн уургалж гарагдсан. За уургын бор мор чинь залгаж агч чинь сайн л мордоо. За явган шургуун дээр нь алга морийг хушуулдчихж байна. За багада 15 оноо авч байна. За Айраг сумын адуучдын холбоон дэргүүн Баасан дэржийн Бямбдорж. За багийн ахлагч ер нь хариуцлагатай да. За шуураа шүүрээд уургын морны явдал саал уургаж шүүрээд 6 оноотой болж байна. За сумын аврагтаа 3-р байр шалгарсан. За энэ жил аймгийн бүсийн аврага зохион байгуулнаа. Дорногов аймгийн Айраг сум уургын мороо суулганда. За багийн ахлагч ямар ч байсан багтаа сайхан оноо авч байна. За одоогийн байдлаар 12 оноо аваад байна. Жаарн жоохон дагаа авчиж байна. 2 оноо дээр орж ирээ. Ладуугаас соочлоо. За 2 мөр гарсан алга мөр чинь хажуулалт нь гардаа алга мөрийг байран дээр нэргүүлээд. За эргүүлсэн бол чирэгдэж яваад бас л 2 оноо дээр зогсоогоод 18 оноотой болж байна нийлбэр оноо. За Айраг сум одоогийн байдлаар 36 оноотой боллоо. За Баярбаатар Айраг сумын дараагийн адуучин уургын мөр чинь сайхан жимэрдэ садшуураа алдаж байгаа юм. Уурган дээр орж ирээд уурга алдчих юм аа. За ямар ч хэлсэн 3 оноо юм уу 6 оноо авчихгүй дээ. За 2 мөр гарсан үзүүрийн хонгор морийг бас алдаж байна. За явган дээр алдах юм бол 3 дээр нь алдчихлаа л гэсэн үг дээ. За Баярбаатар байна. Хариуцлагатай даваан дээр ялэмгүй алдлаа да. За дараагийн адуучин за Батарч Баярбаатарын оног нөхөндөө алга мөртэй явсан садшуураа алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уургаа шүүрээд 3 оноотой болж байна. За би дүүхэн удаа шүрүүл тарж байна да. Уургаа бол яг л харсан зэгтэй шүүрээл 3 оноотой боллоо. За 3 мөрийг гаргаж өгсөн дөө. За хонгор мөрийг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 12 оноотой болж байна.
За одоогийн байдлаар Дорногов аймгийн Айраг сум 48 оноотой болж байна. За 9 оноо бол одоо тасрагандаа багийн дүнгээр за 3 мөр гарсан үзүүр дээр буурал мөр гарч ирж байна. За буурал мөрийг уургалсан боловч уурны хувь насарч байгаа болоо да. За тийм байна. За ингээд Дорногов аймгийн Айраг сум 48 оноотой боллоо. За дараагийн сум Дорногов аймгийн Далан жиргалан сумынхан маань гарч ирж байна. За 7 хонгор хайрханаараа нутагладаг шилдэг 5 адуучин залуу гарч иржээ. За хамар цагаан хүрмөртэй гарч ирж байгаа адуучин бол их хонгор хайрханаараа нутагладаг аймгийн авраг адуучин Наранболдын хүүгэндөө. За цавдар мөртэй гарч ирж байгаа адуучин бол уртын голоор нутагладаг мөнх жаргалын мегамар гаруу. Халдсан мөртэй гарч ирсэн адуучин бол аймгийн бүсийн аврагтай 2 дугаар байр шалгарсан Энкватын Батцуур. Хонгор мөртэй гарч ирсэн адуучин бол сумын алдар туяач ухны өнөр сүрэн. Хар мөртэй гарч ирсэн адуучин бол сумын аврагтай 5 дугаар байр шалгарсан Гамболд гарч иржээ. За өнөөдөр Гамболд 2 хэрмэртэй ирсэн. За тэр 2 хэрмэр бол үнэхээр сайн гарсан. Сайхан жимээр байсан. Сайхан жуургийн мөртэй залуу байна. Далан жиргалан сумын ихний адуучин за багийн ахлагч аймгийн авраг адуучин Наранболдын хүүхэндөө. За их хонгор хайрханаараа нутагладаг адуучин. За аймгийн аврагтаа дөрүүлсэн сумын аврагтаа 2 удаа дөрвүүлээд 1 удаа 2 дугаар байр шалгарсан адуучин залуу. За бүсийн аврагаас мөнгөн медаль хүрдэж байлаа. За уурд шүүрэн дээр 3 оноотой боллоо. За мортой шүүрэн дээр нь 3 мөр гарч гисэн. За өөрөө унсан уурга алдааг бай. За явган шүүрэн дээр нь хэрмэр гарсан. Хойшоо нэг алхаа шургуулсан. За нөгөө л хэрмэртэй Гамболдыг алдаж байна. За уртын голоор нутагтай мөнгө жаргалын мегамар гаруу. За 20 нас хүрж байгаа цавдар мөртэйгээр гарч ирлээ да. За аймгийн аврагтаа 2023 онд хүрэл медаль үрдэж байлаа аймгийн аврагаасаа. За аваа Монгол улсын авраг товарчин Дамдын сүрэн гэж та сайхан буурал байсан. Уурал шүүрэн дээр 6 гана аваад мортой шүүрэн дээр харин алдчих юм да. За явган дээр алдаж болохгүй даа мига минь хошоолтчих юм да. За багада ердөө 6 гана авлаа штэ. За Энкватын Батцуур. За аймгийн бүсийн аврагтаа 2 дугаар байр. Сумын аврагтаа 3 дугаар байр шалгарч ирсэн адуучин. Салшуураа шүүрээд уургаа шүүрээд 6 оноотой боллоо. За одоогийн байдлаар Далан жиргалан сум 18 оноотой байна багийн оноо. За 3 мөр гарсан алдчих юм аа. За явган шүргэн дээр 2 мөр гарсан. За нэг алаг мөрийг шургуулсан боловч голоор надуу ороод тэрчтэй жирэгдээд нэг 3 оноо аваад нийлбэр оноо багада 9 оноо авч өглөө. Багийн тэмцээн авралдаан гэдэг чинь хариуцлагатай. За сумын алдар туяач ухны өнөр сүрэн. За сумын аврагтаа шагналт байрын шалгарсан адуучин. За шүүраа шүүрээд уургын мөрний явдлагцсаад уурган дээр орж ирээд за уурга алдчих юм аа. За 3 оноо авсан. Мортой шүргэн дээр ганц мөр гарсан. Арай алт толцсноо да алдаж байна. За явган дээр ямар ч сан авах хэрэгтэй. Усал нэг адуугаар лаборатори алдаж байна. За Далан жиргалан сумын сүүлийн адуучин Гамболд хар мөртэй гарч ирсэн. Уурган мөрний явдлагцсаад уургаа шүүрэхтэй бас алдчих юм аа. За 2024 оны улсын бүсэдээс оролцож байлаа. Улсын зүүн бүсэд. За мортой шүргэн дээр хушуулдаад за яваануудаа бушууган дэвчихгүй дээ. За явган шүргэн дээр олон мөр гарсан. Зөв талаасаа шургуулж байгаа юм байна. Үзүрэн гадаг байран дээр нэргүүлээд багада 9 оноо авчирлаа да. За мортой дээр ингэж 9 оноо авах боломж байсан. Явган дээр харин дүүрэн сайхан 9 оноо аваал. За Далан жиргалан сумын адуучин залууч тийм багийн нийлбэр оноо 30 оноотой болж байгаа юм байна. За дараагийн сум сайхан дулуун сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За багийн ахлагч сумын адуучдын албан дээргүй Энкватор сумынхаа тугийг бараал гараад ирж байна. Ган үеийн очир үеиг мөнх жаргалын эрдэнэ орших аймгийн авраг адуучин эрдэнэ чулууны отхон эрдэнэ мөнх жаргалын эрдэнэ очир Батсайхны Дорд самбуу нар гарч ирж байна. За өнөөдөр тэмцээн авралдаан аймгийн төв дээрээ зохион байгуулж гараас онцлог байна. За олон хүмүүс ирж үзсэн. За энэ морьтны өв соёлыг за аймгийн төв дээрээ олон хүмүүст үзүүлэх боломжоор хангасан. За Дэлгэр сумын цэцгэлрийн тамийн газар Дэлгэр сумын адуучдын албан дэргүүн төмөрхүү нартаас баярсан талархснаа илэрхийлье. Дорногов аймгийн адуучдын албаныхан аймгийн авраг аймгийн бүсээ. За сумдууд нь сумын аврага тогтмол зохион байгуулдаг салбар болбоо. Ган үеийн очир үеиг хүрмөртэй явуулаа да. Сайхан ч мөр юм да. За да шүүрээ шүүрээд
уургаа шүүрлээ. За 9 оноо авлаа. Абагийн анхны оноог чир сайхан нээлээ. Бүхэл оноогоор нээж байна. Морьтой ширүүнээр нь 2 мөр гарсан алдчихж байна. За явган дээр алдаж болохгүй дээ. Гол нь оноо авах чухал. Саарл морилуу дохоод дутаж байна. За мөнгө чаргалын эрдэнэ орчих зэр дэмэртэй явлаа. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уургын мөрний явдаг чангалаад уургаа бас алдчихлаа. За 4 мөр гарч ирж байна да. Үзүүрийн алга мөрийг шургуулаад унгачж байна. За их л нарийн хаялаа да. За удаан шууралтаас харъя. Сайхан шургуулсан юм байна. Нийлбэр оноо 15 оноотой болж байна. Явган дээр бас алдчихлаа. За аймгийн авраг гадуучин Эрдэнэ жулууны отхон эрдэнэ. За аймгийн авраг гадуучин маань нэр нь оноо авах чухал да. За ямар ч хэсэн 9 оноо аваад багийнхаа оног дэвшлүүлж байна. За морьтой шурган дээр нь 3 мөр гарсан. Үзүүрийн саарл мөрийг ханаруулж ирээл уургаа алдаа тавиад дуучлаа. За нэг адуучин гарч ирээд бүх үзүүлбэрээ үзүүлнэ. За өнөөдөр дэмсээ уралдаан 3 төрлөөр оролцож байгаа. За аймгийн авраг гадуучин явган шурган дээр 9 оноо аваад за ямар ч гэсэн багада 18 оноо авчирлаа. Мөнгө чаргалын эрдэнэ очир. За шүүрээ алдаж байгаа юм байна. Уургын мөрний явдлыг чангалаад уургаа шүүрэхтэй 3 оноо авлаа. За морьтой шурган дээр нь алга мөр гарлаа да. Алдаж байна. За явган дээр 9 оноо авах юм бол 12 оноо авчирнаа багада. Нийлбэр оноо. За явган дээр нилээн дутчих юм да. За сайхан дулаан сумын сүүлийн адуучин Бат сайхны дорцсон буу. За одоогийн байдлаар 36 оноотой байгаа штэ сайхан дулаан сум. За морьтой шурган дээр ганц мөр гарсан. Уургын мөрөө явуулахгүй дээ. Бас л холоор өнгөрж байна. За явган дээр нь 2 мөр гарсан. Үзүүрийн хонгор мөрийг магнаалтчих юм да. За ингээ сайхан дулаан сум 36 оноотой боллоо. За дараагийн сум болох Эрдэнэ сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За аймгийн аврагасаа хүрэл медаль хүртэж ирсэн Жанчуу доржийн даваа дорж сумын аврагтаа 3 дугаар барьж гарсан төмөр очрын Тамжид, сумын авраг адуучин Батмөнхийн Мөнгөрдөн, Загдамаагийн Очирбат, за аймгийн зүүн бүсийн авраг адуучин Загдамаагийн Дорж намжид нар гарч ирж байна. За Дорногов аймгийн Эрдэнэ суманд Заган хуйг Золтуяа гэд за 2 сэтгэлтэй хүн байдаг. За Золтуяуд одоо Дорногов аймгийн адуучдын албаны дэд дарга. За аймгийн бүсийн аврагаа тогтмол зохион байгуулж аймгийн аврагаас зохион байгуулж байгаа. За 21 хол өрийн шургуу тэмцээн залуучуудаа авч явж саагтан нүрээ төлөвлөж ирсийн наадам талын дүмэн адуучин тэмцээнд оролцож байсан. За 1 сард болсон талын жавхан адуучин тэмцээнд гом дөржиг оролцуулсан штэ Золтуяа. За тэгэхээр яхааргүй сэтгэлтэй хүмүүс ээ. За Эрдэнэ сумын ихний адуучин Жанчуу доржийн даваа дорж халдсан мөртэй явлаа да. Харалцсан мөртэй. За морьтой шурган дээр нь ганц мөр гарсаа хушуултж байна. 6 оноотой болж байна. За явган шурган дээр нь 2 мөр гарлаа. Бас л алдаж байна. За дараагийн адуучин төмөр очрын Тамжид. За сумын аврагтаа 3 дугаар байршил гарсан адуучин залуу ташуураа шүүрээл уургаа шүүрэл авч байна. За ууруудаа шүүрэн дээр төвггүйгэн сайхан шүүрээл 9 оноотой болж байна. Морьтой шурган дээр ганц мөр гарч ирж байна. За ханаруулж ирээл алдчих юм да. За яг л иргэдийн давуун дээр уургаа алдаад тавиад туучж байна. За явган шурган дээр бас л 1 мөрийг гаргаж өгсөн алдлаа. За нийлбэр оноо 24 оноотой болж байна. Эрдэнэ сум одоогийн байдлаар ташуураа шүүрээд уургаа шүүрээд авлаа. За 6 оноотой болж байгаа юм байна ууруудаа шүүрэн дээрээ. Морьтой шурган дээр нь 3 мөр гарсан саарл мөрийг ханаруулж ирээл усал уургаа алдаад тавиад туучж байна. Явган шурган дээр нь ганц мөр гарсан нөгөө хэр мөр штэ алдаж байна. За Загдамаагийн Очирт. За морьтой шурган дээр нь 2 мөрийг гаргасан зөв талаас шургуулсан бор адаг уургалсан боловч алдаж байна. За 4 мөр гарсан үзүрэн адаг байран дээр нэргүүлээл 9 оноо аваад за ямар ч хэлсэн багада 15 оноо авчирлаа. За Эрдэнэ сум нийлбэр оноо 42 оноотой болж байна. За дараагийн адуучин Загдамаагийн Дорж намжид. За аймгийн бүсийн авраг адуучин залуу. За шүүрээ шүүрээд уургаа алдаж байгаа юм байна. Гэсэн алга мөрийг уургалсан боловч алдчихлаа. За явган шурган дээр итэж байгаа шургуулах нь үзүрэн адаг бас л нарийн хаягчээснэ тооцоол алдах юм да. За ингээд Эрдэнэ сумын адуучин залуучууд 42 оноотой болж байна. За дараагийн сум болох
Алтан ширээ сумын шилдэг 5 гадуучин залуу гарч ирж байна. Сумын авар гадуучин Батнасангийн Бям жаргал аймгийн бүстэй 2 удаа хүрэл медаль хүртсэн Нэм осрын Мөнх Эрдэнэ, Мегамарын Гамболд, Эрдэнэжавын Шижир, Сүхбаатарын Лав Гочир нар гарч ирж байна. Алтан ширээ сумын адуушин залуучууд 2022 оноос хойш аймгийн аварга аймгийн бүстэй тогтмол оролцож байгаа залуучууд байгаа. За Бям жаргалын хувьд бол аймгийн бүсээсээ мөнгөн медаль хүртсэн сумын аваргатад ирүүлсэн. Алтан ширээ сумын ихний адуучин сумын аварга адуучин Батнасангийн Бям жаргал алаг мартаа явсан уурга шүүрүүд авлаа. Уургад шүүрэн дээр 9 оноотой болж байна. За анаагч гэрэн сайхан эхлүүллээ. За мартаа шүүрэн дээр нөгөө хээрмэр гарч ирсэн. Сайхан гардаг 2 хээрмэр байгаа алдаж байна. Явган шүүрэн дээр дахиад хээрмэр гарсандаа хээрмэрийг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад 18 оноотой эхэллээ. Алтан ширээ сум бол Загамболдын 2 сайхан хээрмэр байгаа штэ. Яг л одоо хөлийн олуулаа л уурга мэлтэлж байна. За аймгийн бүсээс 2 удаа хүрэл медаль хүртсэн Нэм осрын Мөнх Эрдэнэ уурган дээр орж ирээд бүр унчлоо. Уургад шүүрэн дээр нойлж байна. За морьтой шүүрэн дээр халдсан барь гарсан. Халдсан барыг ямар гоё эргүүлвэ. За сартаа гадууны сарын харанд саргуу гадууны магна харна гэдэг чинь одоо энийг хэлэх байх та. Ямар нэрээ нарийн шургуулжтэй. За гайхалтай 9 оноо авсан. Явган шүүрэн дээр хонгор барь гарсан. Хонгор барыг хушуулчих юм аа. За нийлбэр оноо 27 оноотой Алтан ширээ сум. За Мегамарын Гамболд хонгор морьтой явсан. За шүүрээ алдчих байгаа юм байна. Уурган барьны явдаг чангалаад уурга шүүргсэн болож бас алдчихлаа. За морьтой шүүрэн дээр 2 морь гарч ирсэн. Алаг морийг алдчих чавнаас. Явган шүүрэн дээр оноо авнаа. 2 морь гарлаа. Урдуурн чирн ойрхонж гарлаа да. Алдаж байна. За Эрдэнэжавын Шижир. За хонгор морьтой явлаа. За шүүрээ шүүрж байгаа юм байна. За уурга нөгөө талаа шүүрэндээ. Уурган морь уурган дээр гараад ичж байна. За морьтой шүүрэн дээр 3 морь гарсан. Алдчихлаа. За уг нь Бям жаргал оноог сайхан эхлүүлсэн 18 оноотой болгосон. Дараагийн хүн 9 оноо аваад 27 оноотой болсон. Сайхан эхэлсэн. За Алтан ширээ сумын сүүлийн адуучин Сүхбаатарын Лав Гочир хонгор морьтой явлаа. За шүүрээ шүүрж байгаа юм байна. Уурган морь сайхан зассан боловч уурган дээр уурган морь гарчиж байна. За морьтой шүүрэн дээр 2 морь гаргаж ирсэн. Алаг морийг шургалсан. Алдчихлаа. За явган дээр оноо аванда. Лав Гочир минь 3 морь гарсан. Үзүрэн гадууг байран дээр нэргүүлээл 9 оноо аваад за багада ямар ч хэлсэн 12 оноо авлаа. За Алтан ширээ сумын багийн нийлбэр дүн 42 оноотой болж байна. За дараагийн сум болох Дорногов аймгийн Өргөн сумын шилдэг 5 гадуучин залуу гарч ирлээ. Сумын аварга гадуучин Алтан заяа. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан Эрдэнэ 2. За сумын аврагтаа 3 дугаар байр шалгарсан Өлзий хүү. За 2024 он сумын аврагт 2 дугаар байр шалгарч ирсэн Ууган баяр Тэмүүлэн нар гарч ирж байна. За ингээд Дорногов аймгийн адуушин залуучуудаа нэгтгэж за багийн анхны тэмцээн уралдаа нэг Дорногов аймгийн Дэлгэр сумын адууштай ядгуун дэргүн Төмөрхүү Дэлгэр сумын засаг даргын тамийн газрынхан амжилттай зохион байгуулж байна. За сумын аварга адуучин Алтан заяа сартаа хүрмэртэй явлаа да шүүрээ шүүрж байгаа маань уурган барьны явдал сударсан уурга шүүрлээ. За ямар ч хэлсэн 6 оноотой болж байна. За сумын аврагтад рүүлсэн адуучин залуу хариуцлагатай 2 морь гарсан. Та бас л алдчих юм да. За 6 оноог бол сайхан авсан. Явган шүүрэн дээр ганц хонгор барь гарсан. Хонгор барыг байран дээр нэргүүлээд 9 оноо аваад нийлбэр оноо 15 оноотой болж байна. За Өргөн сумынх маань 15 оноотой эхэллээ. За сумын аварга адуучин Алтан заяа сайхан оролцож байна. За Эрдэнэ 2. За шүүрээ шүүрлээ. Уурган морийг уйдаад хөдлөсөн уургаа шүүрч байна. За сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан адуучин залуу. За нөгөө хээрмэр гарсан. Хээрмэрийг ханаруулж ирээд уурга алдаж байна. За явган шүргэн дээр зөв талаасаа шургуулах нь 2 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За Өлзий хүү гарч ирсэн. Сумын аваргын 3 дугаар байрын шагналд адуучин. За шүүрээ шүүрж байгаа юм байна. Уурган морь чирэн чигээрээ сайхан орж ирээд уурга аваад татгаад алдчихж байна. За морьтой шүргэн дээр нь олон морийг гаргаж өгсөн. Уургалсаа алдчихж байна. За явган шүргэн дээр нь 3 морь гарсан. Бас л алдчихж байна. За Ууган баяр 2024 он сумын аврагтаа 2 дугаар байр шалгарсан адуучин залуу. За шүүрээ шүүрээд уурга шүүрэхтээ уурга хуглаад шууд нойлж байна. За морьтой шүргэн дээр нь 2 морийг гаргаж өгсөн. Саарл морийг уурлсан боловч бас л уурга хугалчихж байна. За явган дээр нь 2 морь гарсан. Зөв талаас шургуулж нь урт уургаар шургуулсан да.
За ямар ч хэсэн байран дээр нэргүүлээд завагдаа ямар ч хэсэн 9 оноо авлаа. За бид бүхэн удаашруулд харж байна да. Буурал морийг байран дээр нэргүүлээл 9 оноо авсан. За өргөн сумын сүүлийн адуучин Тэмүүлэн аалаг мөртөө явсан. За дашуураа шүүрж байгаа юм байна. Уургын мөрний явдал чигээр юм да. Уургаа шүүрээд авлаа. За бүр дашууртайгаараа уургаа шүүрсэн юм байна. Мөртөө шүрүүнээр 4 мөр гарсан аалаг мөрийг хөшүүлчих юм аа. Нөлжлөө. За явган дээр алдаж болохгүй дээ. Хариуцлагатай. Хэр мэрийг уургалсан боловч алдаж байна. За өргөн сум 39 оноотой болж байна багийн дүнгийн. За эхний сум бол 51 оноотой болоод асарчихсан байгаа. За сүүлийн сум болох Дорнонгой аймгийн Хөвсгөл сумын шилдэг 5 адуучин залуу гарч ирж байна. За Хөвсгөл сумаас Дэлгэр Төвшин, Сумын Алдар Туяач, Цэвэлдэржим Батожор, Дашним, Баян мөнх, Эрдэнэ тулганаар гарч ирж байна. За Дорнонгой аймаг 14 сумтай 9 сумын залуучууд ирж багийнхаа аврагт оролцож байна. За өөрсдөө мордоо авчираад аймгийнхаа төв дээр зохион байгуулж байна. За харин тэгээ цаашдаа 21 аймгийн адуучдын холбооных ингээд аймгийн төв дээр багийн тэмцээн уралдааныг бас ингэж зохион байгуулж бас болохоор байна. За Сумын Алдар Туяач, Тэрвшин Цэвэлдэржин Батожор гарч ирж байна. За дашуураа шүүрсэн. За уургын морчир нь ханараа тагчнэ. За тэр уургын морир нь болохгүй байсан юм аа. За өөрөө уургаа шүүрхтэй морныхаа хөлдөө уургаа оруулаад уургын мор бохчиж байна. За Сумын аврагт нэг удаа 2 дугаар байр, нэг удаа тэргүүн байр шилгарсан адуучин залуу. За мортой ширүүн дээр нь 2 морийг гаргаж өгсөн. Алдаж байна. За явган ширүүн дээр нь 2 мор гарлаа да. Сартай хүрэн адууг сарын харгацсан болооч алдаж гарагдж байна. За Дэлгэр Төвшин гарч ирлээ. Буурал мортой. За буурал морч явахгүй энэ. За дашууртаж үзлээ. За ер нь явахгүй байна. За дашуураа алдчихлаа. За адуучин уургын морог нь дарбад хөдлөхгүй л байдаг. За бүр эргээд гараа авчлаа. За адуучны хамгийн үнэн чанд бол сайн уургын мор. Сайн уургын мортой залуу бол амжилт үзүүлнэ. За явган ширүүн дээр нь байран дээр нэргүүлээд 9 он авч байна. За бид бүхэн удаашруулж харж байна. За адуу сайхан гарч ирлээ. За харин хараатай залуу байна. Сайхан шургуулсан 9 оноотой болсон. За дашним хүрэн мортой гарсан. За дашуураа шүүрсэн. Уургаа шүүрэх стан байгаа. За бүр унчлоо. Нөлж байна. Сумын аврагтаа тусгай байр шилгарсан адуучин залуу. За 3 мөр гарсан. Асуулуураа алдчих юм да. Баян мөнх гарч ирсэн. За дашуураа алдаж байгаа юм байна. Уурган дээр орж ирээд уургаа шүүрсэн. За мортой ширүүн дээр ганц мөр гарсан. Алдаж байна. За явган ширүүн дээр 3 мөрийг гаргаж өгсөн. Үзүүрийн алан мөрийг шургуулсан боловч ханар унж ирээд уургаа алдаж байна. За сүүлийн дамирчин Эрдэнэ тулга саарл мортой явлаа да. За дашуураа алдаж байгаа юм байна. Уургын морны явдлыг чангалсан уургаа алдчихлаа. Уургын шүүрэн дээр оноо авсангүй. За мортой ширүүн дээр нь ганц морийг гаргасан бас алдаж байна. Явган ширүүн дээр нь асал нэг морийг гаргалаа да. Зөв талаас шургуулсан алдчихлаа. амжилтыг үзүүлж ганцаарчилсан төрөлд тэргүүн байр эзэлсэн тул өргөмжлөл аваргын тооз алтан медаль мөнгөн шагналаар шагнав. Өндөр их тэнгэрийн ивэл хурдан хөлгийн жавхаа өргөж таныг ивэж явах болтугай. Дорнонгой аймгийн Дэлгэр сумын секретар Отхон мэрийн Батхүү адуучдын холбооны тэргүүн Төмөрхүү Дорнонгой аймаг гэсэн байна. За Дорнонгой аймгийн Дэлгэр сумын засаг даргын тамгийн газар. За Дэлгэр сумын адуучдын холбооноор хамтарч за Дорнонгой аймгийн сумдуудын дунд багийн халт тэмцээн уралдаан зохион байгуулж за хувийн дүнгээр 5 адуучдыг шагнаж урамшуулсан. За 1-р байранд Дорнонгой аймгийн сайхан дулаан сумын яриад аймгийн авраг адуучин Эрдэнэ жулууны Отхон Эрдэнэ 1-р байр шалгарч байна. Дэлгэр сумын адуучдын холбоон тэргүүн за өнөөдрийн тэмцээн уралдааны гардан зохион байгуулж байгаа Очирвааны Төмөрхүү тэргүүн шагналыг гардуулж баяр хүргэж байна. Алтан ширээ сумын яриад сумын авраг адуучин Батнасангийн Бям жаргал 2-р байр шалгарсан. За шагналыг тайжийн хурд борин спорт уяачдын холбооны тэргүүн
аймгийн алдарт уяач Шарвын инх төвшин шагналыг гардуулж баяр хүргэж байна. Айраг сумын яриат, айраг сумын адуучдын холбоон дэргүүн Баасан дэржийн Бямдарж 3 дугаар барьшаал гарсан. За багийн ахлагчаас өнөөдөр сайн оролцож, за хувийн дүнгээр 3 дугаар байр, за багтаачаас 3 дөрөлдөө жигдхэн оролцож, зооноог бол дүүрэн авсан. Шагналыг өнөөдрийн тэмцээн уралдааны гардан зохион байгуулж байгаа Дэлгэрэх сумын засаг дарга Отгон баярын Батхүү шагналыг гардуулж баяр хүргэлээ. Дорногов аймгийн Дэлгэрэх сумын яриат сумын авраг адуучин Мягмар бүрийн Таймбат 4 дугаар барьшаал гарч байна. За Дорногов аймгийн Эрдэнэ сумаас Загдамаагийн Очирбат 5 дугаар барьшаал гарсан. За багийн дүнгээр Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучин залуучууд тэргүүн барьшаал гарч байна. За 2 жил дараалан аймгийн аварга зохион байгуулсан 2022 оноос хойш сумын аварга жил болгон уламжил болгон зохион байгуулж байгаа. За та бүгдээ энэ өдрийн мэндийг хүргэе. За жавар үдсэн ирсэн хэмэл сэрхээр сайхан өдөр Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучдын холбоо сумын засаг даргын хамтарсан адуучин тэмцээн болж өнөөдөр одоо болж сайхан өндөрлөлөө. За нийт одоо адуучин залуустай утга усаа сахин өв уламжлаа тээж яваа энэ сайхан хүмүүстэй та бүгд эрүүлэх сайн сайхан бүхнийг өсөн өрөөж байгаагаа илэрхийлж байна. За миний зүгээс болоод тэгэхээр одоо багийн төрөлтөөр төрүүлсэн Дэлгэрэх сумын одоо багийн залуучуудыг буцаад ингээд тайзан дээр гараад ирээч гэж ингээд урьж байна. За ардаас нь шилдэг 5 залуучуудыгаа бас бэлэн ингээд гарч ирэхэд бэлдээд байж байгаа ч гэж ингээд бас хүсэж байна. Малчтын гар дээрээс мах худалдах төвийг санаачлагч Амгалан Баатар хувийн дүнгээр шалгарсан 5 адуучин, багийн дүнгээр шалгарсан 5 адуучин залуучууд 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулсан. За мөн Дорногов аймгийн Дэлгэрэх сумын Тайжийн хурд морин спорт уяачдын холбоон дэргүүн аймгийн алдарт уяач Шарвын инх төвшин за хувьяасаас 500 мянган төгрөгөөр багийн дүнгээр тэргүүн барьшаал гарсан адуучин залуучдыг шагнаж урамшуулсан. За өнөөдөр Дорногов аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын тамийн газар Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучдын холбооноор за аймгийнхаа төв дээр сумлуудынхаа дунд халц адуучин тэмцээнийг зохион байгууллаа багийн. За сайхан дулаан сумын яриад аймгийн авраг адуучин Отгон Эрдэнэ хувийн дүнгээр тэргүүн барьшаал гарлаа. За баяр хүргэе. За баярлалаа. За өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ уулзаач. Хэрэн сайхан оролцоод сайхан жуургалдаг юм байна. Өнөөдрийн тэмцээн сайхан боллоо. Тэгээ сумдаа сайхан мордын ач ирээд орцгоосон. Мордын сайхан гарлаа ирэн сайхан тэмцээн боллоо. Зохион байгуулалт гоётэй. Адуучин тэмцээний нэг сайхан зүйл нь юу гэдэг? Гоё зүйлээ нэг хэлээч. Өөр нь тэгэл ах нартайгаа өрсөлдөөл явж явах чинь тэгэл сайхан шүү дээ. Өөрийнхөө чадварыг хөгжүүлээл ах нартайгаа өрсөлдөөл явж явах чинь тэгэл сайхан. За тэгээд дараа дараагийн тэмцээн оролдоонд нь амжилт хүсье. Холон тэмцээн оролдоо өөрөө чи хүлээж байгаа да. За баярлалаа. Тань ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Зөв байгаараа, даруухан байгаараа, мориндоо ойрхон байгаараа, уурга хувиа сайхан жигдлээд бүх юм стандартын дагуу оролцсон. Амжилт хүсье. За баярлалаа. Дорногов аймгийн Алтан ширээ сумын Атнасны бэм жаргал гэдэг юм байна. 22 онд аймгийн зүүн бүстэд 2 дороод тэгээд 26 онд энэ жил сумын аврах төрүүлсэн. За би Дорногов аймгийн Баасан дэргийн бэмдэрч хүн байна. За өнөөдөр тэмцээн уралдаан сайхан боллоо. 3 дугаар ирсэндээ баяртай байна. За нэг хүнд за анх одоо уурга залаал уурга бариулж ирсэн чөдөр байхтаа бас баярлалаа. Тэрнээс хойш бас 2 жил 3 жил гаруй бас тэмцээн уралдаан ингээ яваад явж байна. Тэгээ сумынхаас тэрүүнээр бас ажиллаад амжилттай явж байна. Зуны дэлгэр цагт бүсийн аварга зохион байгуулж шүү дээ, тийм ээ? Тий, бүсийн аварга зохион байгуулна. Тэгээ сайн аварга адуучтай л нутдаг та. Аваад төвшөрд нь аварга, баска аварга наагаас дэмжиж тэмцээн уралдаанд хамт яваад тэгээ явж байна. Баярлалаа. Дараагийн тэмцээн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За намайг Дорногов аймгийн Дэлгэрэх сум яриат сумын аварга адуучин Мягмар бүрийн 50 мот гэдэг. Өмнөх амжилтаасаа дурдвал. За өмнө би аймгийн зүүн бүстэй 2 удаа хүрл медаль авчихсан. Тэгээ сумынхаа аврагт бас мөнгөн медаль, алтан медаль гэдэг юм. Багсах шугуунд 30 гаруй орчод байгаа. За аав нь Монгол улсын авраг малчин. Тэгээ хүүгээ тэмцээн уралдаанд маш их явуулна. Өөрөө ч
Сайхан адуутай хүн штэ. Тийм. Одоо ч явчлаа да. Тэгээд дараагийн тэмцээн оролдоонд амжилт хүсье. Нутгийн цанг олонд амжилт хүсвэлээч. За Дорногов аймгийнхаа Дэлгэрэх сумынхаа зоо олонд морь жилдээ од хэмэртэй сайхан байх болтгой л гэж хэлээ. За. За Дорногов аймгийн Эрдэнэ сум бол одоо адууштай сайхан дэмждэг сумын аваргаар автомобиль зохион байгуулдаг сумуудын нэг. Тэгээд сайхан тэр тод жишээ бол сайхан жигдэрсэн хөрөмтэй байна. Тэгээд өнөөдрийн тэмцээний талаар сэтгэлээ болцааж. За өнөөдрийн тэмцээн өргөндлөр сайхан боллоо. Зохион байгуул сайтай бүх аймгийнхаа 9 сум ирж бие өрөлт хүнээр олон сайхан залуучд төгчдөл хүч уурханаа шаардсан сайхан тэмцээн боллоо. Амнаа хаширт мань амжилтад дурдаач. За амжилтг бол 23 оны замуудын сум аврагт 2-т орж байсан. 24 онд багийнхаа аврагт 3-т орж байсан. Баацтай шаргундаас хэдийд орсон. Баярлалаа. Тэгээд дараагийн тэмцээн орлоонд амжилт хүсье. За баярлалаа. Та бүгдээ ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье өрөө. За өнөөдөр Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучдын албаа Дорногов аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын 5-ын газрын за аймгийн төв дээрээ багийн халц тэмцээн оролдооны зохион байгууллаа. За би та бүхэндээ Дорногов аймгийн Дэлгэрэх сумын адуучдын албан дээргүү манай төмрөө тэргүүнтэй уулзуулах гэж байна. За сайхан хаварч байна уу? Сайхан хаварч байна. Сайн явж байна уу? Сайн явж байна. За өөрөө чи одоо аймгийн аварга сумда 2 удаа зохиочихсон. Тэгээд ийм нэг шинэлэг тэмцээн уралдаан зохион байгуулъя гэд холбогдоод. За тэгээ хийж болно штэ гэд. Тэгээ ямарсан цагаан сарын баярын үрээнд зохион байгуулъя гэж зорьсон. Тэгээд өнөөдөр тэмцээн уралдаан үнэхээр сайхан болж өндөрлөж байна. За Монголын ард түмэнд энэ тэмцээний талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл өгөөч. За өнөөдөр тэмцээн сайхан боллоо. 9 сум орлоо. 9 сум багаараа өрсөлдөөд тэргүүн боллоо. Тэргүүлээ сайхан байна. Тэгээд нийт тэмцээнд оролцсон бүх багийнхаа хамт олонд бүгдэнд маш их баярлалаа. Үнэхээр сайн залуучууд сайхан сонгож ирлээ. Би бас нэг биеийн адуучрын холбооны тэргүүнээ 2022 оноос хойш хийж байгаа. Тэгээд аймгийн аварга 2 удаа хийсэн. Тэгээд сумынхаа аваргыг бол жил болгоно хийдэг. За ер нь тэгээд альбаа нэгэн тэмцээн оролдонд байвал манайд бол хэрүүд бол гардгүй. Ер нь би бас нэг сайхан шудраг явуулах гэсэн гэж боддог хүн. Тэгээд өнөөдөр тэмцээн сайхан боллоо. Баяртай байна. Тэгээд тусал дэмжиж ажилласан сумынхаа бүх иргэдэд баярлалаа. Тэгээд соёлын төв хамт олон засаг дарга тэгээд бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлээ да. Тэгээд холбооныхон бас үнэхээр сэтгэлтэй манайхан ирс сайхан ажиллаа. Бүгдэнд маш их баярлалаа. Тэгээд холбооныхоо залуучууд гэсэн бүгдэнд амжилт хүсье. Холбооны залуучууд их сэтгэлтэй адуугаа шахаад, адуугаа хураагаад, адуугаа эндээс гаргаж өгөөд тэгээд уурга дашуурн дээр, туган дээр хүртэл ингэж ажилласан. Тэгээд сайхан баг хамт олон тэргүүлэгчд байна. Тэгээд миний хувьд бол 22 оноос хойш танай холбоог бол мэдэн сайн ажиллаж байгааг бол за тэгээд энэ сайхан сэтгэлээр олон сайхан залуучууд нь манай гонжиг дөржил хавг дөрж маань усад бас ар шилдэг арвт байна. За манай гомб дөрж маань талын жавхаа адуучин тэмцээнд 2 дугаар ойшил орлаа. За Таймбат ч гэсэн одоо бас олон өрийн шургуул тэмцээнд маш их оролцоод олон сайхан залуучууд доороосоо түрүүнд орж байна. За тэгээд хайдийнхаа цаашдын ажил амьдралд цаашдын тэмцээн оролдоонд нь амжилт хүсье. Монголынхаа хиймэр болсон адууг сургаж Монгол улсын авраг адуучд болоорой гэж хүсэн өрөөё. За баярлалаа. Тэгээд нийт тэмцээнд ирсэн бүх хүмүүстээ маш баярлалаа. Танай телевизэн хамтлаганд ажлын амжилт хүсье да. Баярлалаа, сайхан байна. За энэхүү Монголын адуучдын албаа Монгол адуучин байж Дорногов аймгийн Дэлгэрэх сумын засаг даргын 5-ын газар Дэлгэрэх сумын адуучдын холбооныхон зохион байгуулсан багийн халц тэмцээн уралдааныг бүрэн ихээр нь бэлтэн хүргэлээ. Мориндоо хайртай хүн эх орондоо хайртай гэдэг монголчуудаа морь авнья. Соёмбот далбан амирсан наадмын сүргсэн торгон дурхаас цаажгарсан цаваатоо цангийн чодны гаттай цэхора гассан мэнди хүлэг мэнди газрын худа хурдтайко дэндүү тэжин ачаач мэгүлгэнко дэлсүндэ салгутаяко юсүн цагаан тогтэнаад би ерөөдөргсөн дартан замда дижурцэн дэлтээ атоо дэлгэр хурдын сүтэн хий
тайжин ачна хөлгөн хөө дэвэр сүдэндээ салхи таяхоо Дамган аймгийн дэлгэр сумын онгаа адуу. Жинхэнэ банд адуу байна. Орын сүдэн задарсан наадмын Түмэн нэрсэн адрын барамда Хүрүүжирсэн тэрэллахоо Хайжи муяны хурд таяхоо Гасан бэнди хүлэгэ миндэ Газрын хурда хурд таяхоо Дэдүү тайжин ачна хөлгөн хөө дэнд сүдэндээ салхи таяхоо гасан бэнди хүлэгэ миндэ газрын хурда хурд таяхоо дэдүү тайжин ачна хөлгөн хөө дэнд сүдэндээ салхи таяхоо дэдгэр хурдын сүлдэн тиймэрдээ Үндэсний өв соёлыг дэмжигч, үндэсний давхар даатгал хувьцат компани. Үндэсний өв соёлын түгээн дэлгэрүүлэгч Адуучин Entertainment.